За сайн байцгаана. За тэгэхээр гадаа гэрэлтүүлгийг одоо цагийг хэрхэн тааруулах гэдгийг зааварчлая. Тэгэхээр цагийн хэрэглээнд маань үйлдвэрлэгчээс үл хамааран ерөнхийдөө тохируулах зааварчилгаа бол яг адилхан байдаг. За тэгэхээр одоо энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа ачлан урдаа бол одоо удирдлагын товчлууруудтай, дээрээ бол ажиллагааны зарчмыг харуулдаг замын холболтууд маань тиймэрхүү байдаг. За тэгэхээр эндээс бол зөвхөн энэ хэсгийг одоо удирдна. За тэгэхээр энд харагдаж байгаа бол одоо төгжөөтэй байгаа илэрхийлэн энэ төгжөөтэй байгаа үед бол босод канопнууд маань ажиллагаагүй болно гэсэн үг. За тэгэхээр төгжээг бол энэ канопн дээрээс удирдна, төгжин эсвэл бол одоо төгжээг тайлна. За шууд цагийг бол эндээс удирдна, одоо тохируулна. За энэ минутаа тохируулна, энэ 7 хоногийнхаа гаригийг тохируулна гэсэн үг. За энэ дээр бол автоматар тохируулах уу, одоо мануалаар тохируулах уу гэдгийг сонгоно. Одоогор бол цаг тохируулж байгаа учраас шилжүүлсэн байгаа. За энэ дээр бол цагийнхаа яг унтарч асах тохиргоогоо тохируулна. За энэ дээр бол цагаа тааруулна. За тэгэхээр хэдүүлээ. За одоо тохиргоогоо шууд эхлүүлье. За тэхийн тулд төгжээг арилгана 4 удаа энэ дээр дараа төгжинэ. За тэгээд энэ дээр шууд цагаа тохируулаад эхэлнэ. За яг одоогор бол цаг 19 цаг 45 минут болж байна. 45. За тэгээд энэ дээр харагдаж байгаа бол гариг байгаа. Гаригаа бол энэгээр тааруулна. За ингээд хагасаа өдөр. За тэгэхээр одоо энэ бол үндсэн бидний мөрдөж явах яг одоогийн цаг маань таарч байгаа гэсэн. За тэгэхээр одоо бол унтарч асах цагаа тохируулахдаа энэ хэсэг дээр тааруулна. За ингэж дараад энэ дээр харагдаж байгаа on гэсэн тэмдэглэгээ нь бол одоо хэдэн цагаас асах вэ гэдгийг тохируулна. За тэгэхээр одоогор бол 18 цаг 00 асахаар тохирсон байна. За энэ дээр харагдаж байгаа хэсэг бол аль гаригуудад тохирох вэ гэдгийг тохируулна. Одоогор бол бүх гаригуудад одоо ажиллахаар тохирсон байна гэсэн. За энэ дээрээ дахин дараад за унтрах цаг нь гэж. Унтрах цаг маань болохоор өглөө 6 цагаас унтрахаар байна. За одоо энэ дээр бол одоо дахиад тохируулахаар бол энийгээрээ өөрчлөлт тохируулчихна гэсэн. За одоо бол тажиглаад өглөө 5 цагаас унтрахаар ингэ тохируулчлаа гэсэн. За ингээд тохиргоо маань ингэ болцсон. За одоогор цаг маань ингэсэн байна. Тэгэхээр одоо бол энэ илэрхийлж энэ гурван тэмдэг дээр илэрхийлж байгаа бол одоогор бол автомат маань бол ажиллагаагүй гэрлийг бол унтраацсан байж байна. За тэгэхээр одоо хэдүүлээ энэ конопн дээр дараад автомат хориг руугаа буцаа шилжүүлээд гэрлээ бол автоматар унтарч хасахаар тохируулъя гэсэн үг. За ингээд одоо автомат дээр тавигдчихж байгаа гэсэн үг. За ингээд автомат дээр тавигдчихад тохиргоо дууссан бол энийг юм удаан дараад ингээд төгжиж байгаа. За ингээд бол тохиргоо маань боллоо гэсэн үг.